Монгол Улсын засгийн газраас 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн зөвшөөрлийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хилцэх асуудлыг 2025 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн Улсын их хурлын чуулганы уралдааны нэгдсэн уралдаанаар хэлсэн шийдвэрлэж анхны хэлцүүл бэлтгүүлээр холбогдох байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын ороо 2025 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн уралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлцүүлгийг явуулах үед байнгын ороонд уралдаанд оролцсон гишүүдийн олонх уг асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж хууль зүйн байнгын ороо 25 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг хэлцүүлж бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын их хурлын гишүүн уян гишгээр ахлуулан Улсын их хурлын гишүүн Д. Гамбат П. Сайн зургийн нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсэг 2024 оны 4 дугаар сарын 11, 14-ний өдөр тус хуралдаж зөвшөөрлийн тухай нэмэлт төсөлд оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн үйлдэл нэмэлт төсөлд оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг бэлтгэхтэй холбоотой тусгаалган танилцуулгыг байнгын орооны 4 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд танилцуулсны дагуу байнгын ороо хуулийн төслүүдтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34-ийн 5 дахь хэсэг заасныг үндэслэн Улсын их хурлын хамгийн газрын хууль зүйн дүгнэлт гаргуулах, түүнчлэн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс, Улсын дэжүүх, Улсын ерөнхий прокуророос хуулийн төслүүдтэй холбогдуулан санал авах шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Хууль зүйн байнгын ороо 2025 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулж Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу төслүүдийг зөвлөлбөрөөр хилцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гарсан саналуудыг нэг үржлэн хилцэж дараах санал дүгнэлтийг эдийн засгийн байнгын ороонд танилцуулж байна. Нэгдүгээр зөвшөөрлийн тухай хууль нэмэлт төсөлд оруулах тухай хуулийн төслөөс төлбөр таавар, бооцоо тоглоом, захин мөрөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлийг хориглохоор туссан зохицуултыг хасах, спорт бооцоо тааврын зөвшөөрлөлтөөр эрхлэх асуудлыг хуулийн төсөлд тусгах. За 3 дахь хуулийн эрх бүхий байгууллагын олгосон зөвшөөрлөлтөөр эрхээс бусад хэлбэрээр бооцоо тааврын үйл ажиллагаа эрхийг гэмтрэгт тооцохоор эрүүгийн хууль нэмэлт оруулах хуулийн төслийг эрүүгийн хуулийн 28 дахь хэсэг болон тусгах. Олон нийтийн газар эсвэл мэдээлэл технологи ашиглан мөрөдөө тоглоом зохион байгуулах эсвэл ашиглах зорилгоор хууль бусаар бооцоо таавар зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бол гэмтрэг тооцоогоор эрүүгийн хуулийн 20-19 дахь хэсэг болгон тусгах. Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэрэгжих хугацааг 25 оны 9 дугаар сарын 1-ний өдрөөс дагж мөрдөх. Энэ хасагдсан байх ёстой. Заавчлаар энэ манай байнгын орооны санал дүгнэлтээр бас алдаа гарсан байна. Энэ дагж мөрдөх хугацааг ажлын хэсгээс татаж авсан. За спорт бооцоо түүх ажиллагааны зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэхийг зөвшөөрлийн хууль өөрчлөлтөөр тустай холбогдуулан зөрчлийн тухай хууль, зар сурталчилгаа, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулиудад өөрчлөлт хуулийн төслүүдийг нэр томьёог нийцүүлэн өөрчлөх, хүний орлогын албан татварын хуулиар Монгол Улсын иргэн гадаадын улс төлбөрт таавар, бооцоо тоглоом, бооцоо таавараас олсон орлогыг татвар төлөх үүрэгтэй учир татвар ногдох орлого оновчтой тогтоох, түүнчлэн онцгой албан татварын тухай хууль төсөд спорт бооцоо тааврын үйл ажиллагаа эрхтэй холбоотой татвар ногдох бие хэмжээний төрөл татварын хэмжээ тогтоох асуудлыг нарийн тооцож хуульчлах шаардлага байх тул мэргэжлийн байгууллагын саналыг авсан үндсэн дээр хуулийн төсөлд холбоотой саналыг бэлтгэх зэрэг болно. Хуулийн төслийн анхны хэлцүүлэг явах үед Улсын их хурлын гишүүн Алтууийг хуулийн төсөл болон зарчмын зорилттой саналын томьёолт холбоотой асуулт асууж хариулт авсан болно. Зөвшөөрлийн хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг анхны хэлцүүлэг явуулсан талаар хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зорилттой саналын томьёолыг та бүхэнд хүргэлсэн болно. Байнгын орооны эрх мөшүүдээ зөвшөөрлийн хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлцүүлэг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт зарчмын зорилттой саналын томьёолыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал татсан явдал баярлалаа.